Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Bread Gambirch гэж нэрлэгддэг содтой талах болох япошгийг хамтдаа хийх болно. Ингээд та бүхэн бичлэгийг маань эхнээс нь дуустал үзээд дагаа тэгээрэй. За эхлээд 1 кг гурлаа хийнэ. За би хурхын 1 дугаар гурил хэрглэж байна. Наан дээрээс хагас хоолны албаг сод. За 5-7 г давс. За сахар хийж болно. За би нэг атгах сахар хийчихье. За тэгээд орцон сайхан хайлаад. За үүнийг одоо 3 аяг сүүгээр зурнаа. За орцсон дээрээ ургамлын тос жоохон нэмж олъё. Тэгээд талхаа гоё зөөлхөн болгочих. За хийхгүй ч хийж байна. Зүүн мөж жоох амраачих. Маань сах амарчих. Энэ оронд талхаа барих хайрлын тавгаа халаачихсан байна. За сүүлийн тоссоо сайхан нэмхэн ирчээд тэгээд талхныхаа доор зулаад тавьчихъя. За ингээд зурмаа. Болов савныхаа хамгийн ингээд хүргээд За одоо ингээд үнийг сайхан таглаад тэгээ зөөлөн гал дээр жигэнчнэ. Маш сайхан болж байна. Одоо эргүүлнэ. Эцэг харагдаж. Би талах маань болчихлоо. Тэр үнэр бол ямар гоё нэртэж байна те. За одоо ингээд талхаа зүсэж харнаа. За өнөр бол маш сайхан үнэртэж байна. Одоо талхаа халуунаар нь зүсэж гэж болно.
суглаад үзье. Их гоё болсон байна. Ингээд та бүхэн намтай сайхан соодтой талхаа гэр бүлээрээ хийгээд идээд үзээрэй. Ингээд бичлэгийн маань эхнээс нь дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа.